Би 6 жилийн хугацаанд миний хэмнсэн мөнгө 10,512,000 төгрөг. Би хэмнсэн байна. 2 дахь миний 2 дахь бичлэг эхэлж байна. Өмнөх бичлэг юм аа. Үтсэн 420 хүндээ баярлалаа. Би яаж мөнгө хэмнсэн бэ гэхээр сүүлийн 6 жилийн турш заяа. Би ерөөсөө хумсны салганд очиж хумсаа будуулаагүй заяа. 3 жил болчихлоо. Би Монголд байсан байхгүй. Тэгээд оюутан байсан. Тэгээд тэр хугацаанд нөгөө нэг 18 оноос хойш би нэг хумсны салганд оюутан байхдаа ажил хийж үзээд тэр салган маань надад хумс яаж бодох гэж өгөөд тэгээд би хумс бодож салганд ажиллаж хийж мөнгө олдог. Тэгээд угаасаа салганд ажиллаж өөртөө бол нэг хумсыг боддог байсан. Тэгээд тэр 3 жил ингэж өнгөрөөд дараагийн 3 жил нь болохоор би Солонгост ирсэн 3 жил байгаа. Солонгост ирсэн 3 жил болохоор өөрөө хумсаа бодсон. Би Монголоос бодгонууд авчираад тэгээд ер нь өөрөө хумсаа бодсон. Энэ сүүлийн 6 жилд би хэдэн төгрөг хэмнэсний ярих гад бас сонирхолтой байж магадгүй гэж бодоод. Одоо хэдүүлээ одоо ихлээр Монголд байхдаа 3 жилийн хугацаанд хэдэн төгрөг хэмнэсэн, Солонгост хэдэн төгрөг хэмнэсэн гэдгээ бүгдээрээ тооцоолж үзье. За Монголд одоо 100,000 төгрөгөөр маникюр педикюр хийх гэж бодъё. Яг гоё цэмэл центр хийхэд 100,000 төгрөг болох. Угаасаа тэр үед баг 100 болдог байсан хаа. За тэгээд сардаа нэг удаа. За 12 сараа одоо нэг жилийн 12 сарын хүртэл 100 мянга төлөөд сая 200-га 3 жил гэж бодохоор 3 жилийн хугацаанд Монголд байхдаа би 3,600,000 төгрөг хэмнэсэн байна. За тэгвэл Солонгост байхдаа Солонгост одоо Солонгосын яг салганд очимол ер нь бол амар үнэтэй заа. Ер нь бол амар үнэтэй. Тийм болохоор угаасаа л Монгол хүн дээр би хэрэг бодуулахаас мал бодуулах байх. Тийм болохоор манай монголчууд болох юм амар тийм үнэтэй боддгоо. Нэг 70,000 хооронд та би яг чимэглэл мэмэглэл янз бүрийн сэхтэй энэ төр хийхэд 80,000 вон гэж бодоод бас 12 сартаа үрдүүлээд 960,000 вон 960,000-а 3-т үрдүүлээд 2,880,000 вон. За тэгээд энийг одоо хэдүүлээ Монгол мөнгөөр шилжүүлж үзье. 2.4. За нийт 6,912,000 вон. Нэг вон биш мэнэ уучлаарай төгрөг. За энэ дээр нөгөө нэг 3,600-аар нэмэхээр би 6 жилийн хугацаанд миний хэмнэсэн мөнгө 10,512,000 төгрөг. Би хэмнэсэн байна. Гэтэ яагаад заавал ингэ сард нэг удаа бодуулах хэрэгтэй бодуулах гэж авах гэж бодож байгаа байх л та. Заавал нэг бодуулж ингэж мөнгө зарах шаардлага байхгүй гэхдээ угаасаа эмэгтэй хүн болсон хаа. Тэг бас ингэж хүн суруу үскидэг сормос нүрийн бодогтой угаасаа анхаарахыг хүснэ. Миний хувьд л энэ хэмнэсэн мөнгө шүү дээ. Тэг нийт 6 жилийн хугацаанд би 10,512,000 төгрөг хэмнэсэн байна. За тэгээд өнөөдөр миний одоо хумсны бодог би нэг сая 8 сарын 2 билүү нэг бодсон. Тэгээд одоо нөгөө ажил энэ хийгээд хумсанд хугараад бодог маань гэтээ яг нэг гүрийгээд явж болохоор бодог байна одоохондоо. Гэтээ нөгөө нэг би өчигдөр сүүн захиалсан. Тэр хоёроо өнөөдөр бодох хаад. За би одоо хумсныхаа бодгийг яваад ирлээ. Одоо миний хумс ямар байгаа гэдэг харцгаая. Иймээ нөгөө гараа миний гар амар хар болсон. Ингээд хумсаа хатаагаад дуусчин. Усман нэг иймэрхүү боллоо. Энэ жоохон илүү гарсан. Энэ ярьлах чинь.
За ямар ч тач би хумсаа будаад дууссан. Хумсаа нэг 2 цаг гарan ер нь бол буддаг. Яг дундуур нь нааша цаашаа 0 ороод ингээл юм уугаад ингээд жоохон цаг явдаг. 2 цагаас 30 минут ч юм уу. Яг хэцүү юм будах юм бол нэг 2 цаг 30 минут ч юм уу болдог. Гэхдээ гоо сайхан золиос эрэхтэй гэдэг шиг тийм л байна да. Энэ үртэл бичлэгийн минь үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа.